байцгаана уу үзэгчтэй. Орой минь. За хай. Орой минь YouTube-аар үзэж байгаа хүмүүстээ яг энэ цаг үеийнхэн минь. За бид хоёр дахин нэг асар маягтай амар гоё дугаарыг бэлтгэж чинь. Та нарт хүргэх чинь. Хийх чинь. Эхлэх чинь. Та нарт үзүүлэх чинь. За бид хоёр өнөөдөр ямар тач одоо өмнөх дугаарууд дээр ерөөсө орж байгаагүй, давхцаагүй. Тэг өмнө нь нэг хүмүүс бас ярьдаггүй тийм юмны талаар ярих гэж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр одоо манай залуучууд бүгдээ айгуулаг спортлог болцгооцсон. Тэгээд айгүй их спортын төрлүүд бас Монголд айгүй гой орж ирж гин. Тэр талаар тэгээд дээрэс нь тийшээгээ явахдаа ямар хуу хувцас зүгээр байдгүй. Спортын хувцснуудаа яаж гой загвартай өмсгөөч гэдэг юм. Тэр талаар өнөөдөр ярилцах болно хэдүүлээ. Хамгийн тод жишээ шууд бууж байгаа нь болохоор пилатес байгаа тийм. Одоо TikTok төр ч юм уу эсвэл барууны орноос пилатес cult гэж нэрлэж байгаа. Бараг cult шиг юм тусгай энэ юм групп болсон тийм. Угаасаа би амар гоё хөгждөлтөө пилатес. Тэгэнгүүт яг нэг юм яг адилхан стилтэй одоо матчагаа удаг, iced matcha удаг тийм. Пилатесаа тараад явж гин. Стил хослол өмсдөг. Гэхдээ муухай юм биш шүү. Би пилатес өөр явдаг шүү. Тийм би ч гэсэн. Ер нь бол нөгөө нэг айгу сүулт орж ирээд орж ирэхдээ нэг тийм тэр одоо орчин нь өөрөө угаасаа тийм штэ нэг тийм үнэтэй харагддаг. Угаасаа тэр нөгөө нэг төхөөрөмж нь угаасаа нэг тийм vibe хүнд нэг өгдөг баха тийм болохоор тэгдэг гэж магадгүй. Тэгээ пилатес бол яг уул нь эмхтэй хүнд ингээд биеийн булчин уртааш нь айгу гоё хөгжүүлдэг, айгу гоё спорт. Гих мэдчлэнтэй одоо өөр йога байна, жим болол бас айгүй их хүмүүс хийдэг болцсон үшээ. Бясалгал ч юм уу те. Айгүй их гоё юмнууд ороод ирсэн залуучууд маань бас ямар гоё спортлог болж байна. Тэгээд теннис бас амар viral. Сүүлийн хэдэн жил теннис бол яг үнэхээр модонд орсон. Охтуудын бас fashion трендүүд тарагж байгаа бол мэдээж юм теннис юбг байгаа тийм. Богинохон тэгээд скорт дотроо шорттой юбг байсан шүү дээ тий. Тэг сүүлийн үед манайд одоо яг эрчтэй гарч ирж байна, орж ирж байна юу гэх юм тий. Тийм болж байна. Тийм теннис вэ, өрчин пилатесийн талаар амар random fact хэлэхөө. Пилатесийг үүсгэн байгуулсан хүн өөрөө шоронд ахта яг нөгөө нэг шоронд юунд орон дээрээ хөвтж байгаа тасгалаа хийдэг байсан. Тэгээд тийм төхөөрөмж зохиосон. Орон зай айгу бага байсан баг тий. Айгу бол тий. За орны даатлах пүршин орсоор хэлчихье. Тийм тэрүүгээрээ ингээд яг тасгалаа хийдэг гэсэн. Random fact. Гоё сонирхолтой юу вэ? Би сая яг хэдэн сарын өмнө Adidas-ийн шипэд бүр дурлж аваад тий тэрийг бас айгүй хөмслөөд бас тий. Тэгээ бүр ингээ яг шипиний хэлбэр нь амар хөөрхөн харагдаад тэгээд надтай хамт явж исэн хүн болохоор чинийг одоо юун дээр өмсөх юм яаж өмсөх ингээ ойлгохгүйсэн. Тэгээ одоо болохоор өнөөдөр үзүүлээ авчирсан байгаа. Зориуд бүр тэрэнд зориулж харин тий. Тэгээ нөгөө боксing гутал ийм түрээтэй тэрийг бас яг нөгөө нэг жинхэнэ боксчд өмсдгийг нь хүмүүс өмсөж яваад исэн чинь Adidas өөрсдөө ултай болгоод арай жоохон зузаан ултай болгоод за тэгвэл яг энийг өмсмөр байгаа юм бол гадуур өмсдгийг нь гаргаад өгье гэж гаргаж өгсөн айгуу гой өнгөтэйгээр бас гаргасан байлээ. Тэр бас айгуу юм хөлийг айгуу гой харагдуулдаг гутал юм байна. Би өөртөө тэгж анзаарч байгаагүй юм нарийнхан мөртлөө. Тийм тэгдэг гутал лээ. Adidas нь одоо дотроо хоёр янз байгаа шүү дээ. Одоо 3 навчтай, 3 зураастай гэхэд 3 зураастай нь бол бидний мэддэг спорт хувцсны брэнд. За 3 навчтай Originals болол өдөр тутмын одоо хувцлалтын. Тэгээ ер нь бол streetwear брэнд гэж хэлж болохоор ийм ялгаатай байгаа уулан ч байх. Тий. Одоо жишээ нь тэр боксинг гутлыг яг зориулалтаар нь Adidas дээр худалдаалдаг бол өдөр тутамд өмсөх тэр зузаан ултай болгоод Originals дээрээ борлуулдаг ч юм уу. Тиймэрхүү байдаг байгаа. Adidas-ийн 3 stripes бол бас амар iconic тий. Ингээд 3 stripes гэдэг нь ингээд 3 stripes ингүүд шууд хүний толгойд Adidas л гэж буудаг тий. Тэгээд мэдээж соёл урлагт амар их шингээгдсэн байдаг. Одоо рэперууд байнгын тэрийг ингээд олон янзаар райм явдаг тий. 3 stripes-ийн талаар тий.
Тэнгүүтээ өөр ч нөгөөний орсуудын бас яг нэг тийш дээ. ямар славик стил гэдэг үлээ славууд гэ. Юу гэдгэлээ? Тийм славууд яг гурван страйптэй хослолоо өмснөө дээгүүр нэг юм малгайтай байдсан шүү дээ. Кепик өмссөн бот. За энэ зургийг гаргачих. Тий. Славууд бас амар iconic. Бүтэн үндэстний баг юу болцсон icon хувцас. Харин тий. Маяг season 3-ийн ерөнхий ивент тэтгэгч BTF 30 гаруй алдартай брэндүүдийг аль бие усаар Монголд оруулж ирж байгаа. Одоо бид хоёрын саяны ярьсан Adidas ч гэсэн аль биесний нэрхтэйгээр BTF компани маань оруулж ирж байгаа. Бас бид нартай хамтрагчаар Pay On application ажиллаж байгаа. Тэгээ Pay On application дотор Buy On гэсэн үйлчилгээ байгаа. Энэ бол хамгийн одоо биднэрт хэрэгтэй өдөр тутмын чи амар гоё авахыг хүсэж байгаа юм аа. Өнөөдөр чань мөнгө авахгүй байсан ч гэсэн аваад дараа нь 6 хуваагаад ч юм уу өссөн хэмжээгээр хуваагаад төлөх боломжтой ийм зээлийг чамд санал болгочна. Өгтлөө шопинг хий. За энэ дугаарыг маань зочин хөтлөгчд маань дандаа л хэлдэг амар гоё гэдэг. Бүх зочдоо угаасаа амар гоё гэдэг. Бид хоёрыг энэ дээр хамаг цагаа зарцуулж энэ зочид дээр амар их ач холбогдол өгж өөрсдөө урьдаг болохоор яалтчгүй магтах дуртай. Тэгээ өнөөдөр болохоор айгүй артистлаг хоёр артист хүн ирж байгаа. За тэгээд хоёр артистын маань нэг нь артист Chojin Baby aka орчлон бид нар дээр ирэх нэ. Chojin Baby. Юун дээр нөө boiler room дээр Chojin Baby бүр амар iconic гэсэн те. Яг DJ хажууд нь бүр зүгээр бүтэн шүнжэнгөө 8 цаг. За тэгээд хоёр дахь зочноор болохоор funny girl ага. Дуучин артист Амра. Октавцгай. Welcome. Юу атан. Таван сайхан ойрд гişin уран бүтээлээ гаргах гад юм уу тэгээд тэгэл нэлээд завгүй тэгэл маш сайхан явж байна да. За надаараас 50-да Европоор нэлээд явж байгаад. Тур хийгээд байсан те. Ирсэн шүү дээ. Үргэлжлээд бас ганцаараа нэлээд аялаад. Европ руу анх удаа явлаа. Гоё тэв байд юм байна. Европыг дайлаар мордод ирсэн. Хэдэн хотоор аялсан? Яг туур хийсэн болохоор 5 хотоор дуулаад тэгээд үргэлжлээд би чинь Амстердам Парис нэг 4-5 хотоор өөрөө ганцаараа аялаа. Оо алсан шүү. Хамгийн гоё нь Барселона байсан. Зөндөө мөнгө өгч тээ. Тийм байхгүй. Намаа бүклэрээ. Би бэлэн шүү. Тэгж та нар бэлэн. Шот гараа хэлжүүлээ те. Сэтгэлээрээ дуудлаа. Тэгж хага аавна. Дээр нөгөө залхахт нь үгүй гэсэн үг ахаад нэг ярьчаарэ. Тэгтээ юг ашиглан тэгж гэсэн. Хэдүүлээ энэ хоёрын стил нь надад бас амар сонирхолтой санагдав. Би нөгөө нэг Chojin гэх орчлон гэж. Миний артист юм бол Chojin Baby. Тэгээд орчлон ч гэсэн ч бол ялггүй ямар. Chojin Baby гэж яг. Chojin Baby. Энэ яг шүтдэг сахиус одоо Chojin сахиус бид нэр шүтдэг. Гэхдээ тэрэндээ нэг одоо сахиус нь онцлж шүтдэг байхгүй. Тэрийн нэг нь бол хэлмээргүй байна. Тэгээд ер нь Baby гэдэг нь амар sweet vibe-тай. Тэгээд ер нь амар юм хүчрхэг юм sweet vibe-тай миний яг юм артист нэм бас удахгүй яг дуугаа гаргах гад шин дуунуудаа хийгээд маш гоё байгаа. Тийм байна. Чирхэг мөртлөө юм sweet vibe нь чамайг амар илэрхийлж байгаа. Тийм болохоор Chojin Baby гэдэг тийм артисттай юм. Би эрэгтэй хүмүүсийг им see-through эсвэл ягаан өнгөтэй юм тэгээд ийм слипер өмссөн байх амар надад амар таалагдаад байгаа. Тэр стил нь амар стилтэй хүн миний хувьд болж хуурдаг байхгүй. Чи яг тэгээд өмсөд ирсэн бах юм. Чи мэдсэн юм шүү. Мэдсэн бах уу гэж бас янз бүрээр crazy гэдэг. Амрагийн гутлын та нар анзарсан уу? Би бол нүдрүү бол тусаад байсан. Энэ бол ингээд шууд те. Энэ амар гоё баланстай хувцлал тагаад. Амар юм гутал амар асаад харин тийм амар матч хийгээд ирсэн. Тэр ярьсан юм шүү. Тэлийн хүртэлтэй. Фото ямар гоё гэсэн зурагтай байсан биш. Энэ болохоор амар хөөрхөн бас нэг trip хийж жагаад авч ирсэн off white. Casual name drop. Өсөлтөө тамст R13. Тэр сүүлийн үед тийм айгу баланслаад байгаа. Ингээд thrift тэгээд шинэ сэтрэг хамгийн стайлдах хувцсууд тэгэл
одоо шинээр одоо байх уу барилдсан шүү дээ. Тэгэл яг интент ингээл гоё trip shop ороод яг бүр нэг юм тусдсан шүү дээ. Хүний цаасаа хувцсан татдаг тийм. Миний л юм байна гэх тийм хувцсууд хөп. Thrift-ийг ер нь сайн ухах хэрэгтэй. Шинэ хувцастай дэлгүүрийг нээх уухгүй байж болдог. Тэгэхэд өөрөө харагддаг те. Thrift-ийг бол аюул сайн ухах хэрэгтэй. Өнөөдрийн маань нөгөө чаленж чинь спорт. Гэхдээ спорт дундаа одоо сакс ч юм уу хөл бөмбөг ч юм уу одоо олон нийтийг хамарсан биш. Илүү шинэ цөөхөн хүмүүс идэх ч юм пилатес, йога, тэ жим юм ч юм community-тэй спортуудыг онцлох гээд team challenge хоёр харсан бах тийм. Хоёр ер нь өнөөдрийн чаленжд яаж лүкэ бүрдүүлнэ гэж бодож байна. Стратеги бодсон уу? Би болохоор тэгээд цэвэрхэн одоо тэгээд угаасаа жим дээр одоо ямар нэг тийм амар Жим дээр гоё стайллаг болоод байх нь бодлаа шүү дээ. Миний хувьд заяа. Миний хувьд. Гэтэ ингээд цэвэрхэн тэгсээр нэг өнгөнийхөө цогцлолоо гоё оруулаад ирсэн. Тэг хөөхөн нэг тийм чүтгэн гоё аксессуар орж ирээд амьсаж жоохон өөр өнгөтэй. Амт яг тэгээсэ гэж бодсон. Тийм. Гоё хувцалж дасгал хийгээч гэж харуулмаар байна. Хүмүүс бас ингэ харж бол ингэж бас хувцастаа дасгал хийж болдсон шүү дээ. Яа заавал тийм гоё штэ гэж тийм. Хитг юм хүмүүс тийм бай зүгээр шүү дээ. Тийм инфлюенс өгч. Амраа гэж бодож байна. Миний хувьд бол бас яг гоё одоо хамгийн гоё зохицдог өнгөө сонгоод амар гоё тухтай өнгө сонгонгуудаа бас жоохон тийм саси тэ жоохон галзуу юу нэмээд нэг тиймэрхүү байдалтай л бай гэж дүр зураглал байна. Өнөөдрийн чаленж чинь тухтай мөртлөө гоё харагдахыг бид нар үзүүлэх гэдэг юм байна шүү дээ ерөнхийдөө тий. Хөдөлгөөний донд ингээд бас амар доктортай бин дээр чинь тогтгоор тий. Фитнес руу ороход бүгд эхлээл харах нь шүү дээ. Тэгж харахаараа. Юу гоё дасгалаа ийгээд юм тайлал шууд дасгалаа хийгээд. Энэ дасгал хийх гэж ирсэн юм уу? Яахсан. Нэг юм тайлбар доторх нь яг дасгалын устаа. Яг тэгээд энэ юм бодож ирлээ. Дотроо амар стэм бодсон тий. Энэ хүн над руу ингэж харахад би ингэн гэж. Шууд яг тэрийг тэг шийднэ. За бит хоёр нөгөө нэг ирсэн бүх хөтлөгчдөөсөө уламжлалт асуулт асуудаг байхгүй. Тэгээ энэ парт дээр бит хоёр асуултаа өөрчилсөн байгаа. Go. За. Хоёр хэрвээ өөрсдийнхөө характерыг өөрийнхөө хувь хүнээ ямар нэгэн брэнд юм уу дизайнераар тодорхойлно гэвэл хэн байх вэ? Ямар брэнд ах вэ? Одоо ингээл жишээ нь Prada гингүүт хүнд нэг vibe төрдөг шүү дээ. Иймэрхүү гаргадаг даа гингүүт би өөрийгөө Prada-гаар илэрхийлнэ гингүүт нэг хүний юм мэдэгдэж та энэ нэг юм цэвэрхэн ийм хүн юм байна да гэх тиймэрхүү байдлаар. За 3 брэнд орж ирж байна. За нэгтгэн болохоор And Demille Mister зөв уншиж байна гэж мэдэхгүй. За тэгэнгүүтээ Rick Owens орж ирж байна. Яг ингэнгүүтээ Mason Margiela. Rick Owens гэсэн чи яг бүр чи чамд амар тохирдог юм шиг санагдчих. Ер нь би нэг юм хагас стрит сүүлийн үе тиймэрхүү стилэнд айгуу дуртай болоод байгаа. Тэгээд гадуур нутаг тийм айгуу хөвтэйхэн байдаг. Энэ юм уу төрийн мөрий те. And Demille Mister болохоор бас айгуу угаасаа л зөвүүн брендтэй. Тэгээд би өөр гутлан тас амар дуртай. Тэгэнгүүт яг тэр Aris Mars ер нь capsule collection-ууд нь айгуу гоё. Margiela бол угаасаа бас өөртөө бас тэгээд нөгөө Tabi Boots зэрэгэд тийм. Тэрүүрээ ер нь илүү яасан шүү дээ. Дуртай амар юм гоё юмнууд ингээд байдаг брэнд. Тэгэнгүүт одоо энэ гурван брэндээр би өөрийгөө илэрхийлнэ гэвэл би Амраг ерөнхийдөө нэг юм амар цэвэрхэн энгийн байх гэж хичээдэггүй хүн юм байна гэдэг тийм юу төрлөө. Зөв. Нэг жоох юм панк дуу. Бүгд ер нь жоохон хар дуу тэгтээ нэг юм ер нь хар өнгөтэй л брэндүүд байна. Тэгтээ Margiela айгуу өнгөтэй амар ээжээ. Амар цэвэрхэн хүн харахад нэг тийм брэнд гэж мэддэхгүй тэгсэн мөртлөө бас амар зөвүүн брэндүүд тэр. Жохон энгийн байхаас зайлсхийдэг хүн юм шиг. Тийм. Амар силуэтүүдээр тоглодог 3 брэнд байна. Миний хувьд болохоор нэгт бол угаасаа Rick Owens орж ирж байна. Угаасаа амар хайртай брэндүүдийн нэг. Rick Owens тэгтээ Balenciaga одоо бас тэгээ яг л одоо бас яг хөл нийлүүлээ алхаж байгаа да. Нөгөө нэг тийм зүгээр тийм месси байгаа айгу таалагдтыг. Нэг ингээд нөгөө нэг юм хайрцаг гараг хичээгээгүй байгаа тэд нар хичээж хийгээд байгаа надад гоё санагддаг ч юм уу Balenciaga. Хичээгээгүй байгааг харуулах гэж тэд нар хичээгээд байна. Тийм хичээгээд байгаа гоё санагддаг.
Тэр гоё эсрэгцэл гоё. Balenciaga яг тгий санагддаг. Өөр ч миний бүр Saint Laurent. Бас айгуу тийм цэмцээсэн гоё мэдрэмж хүнд өгдөг санагддаг. Классик тийм. Тэгээд ер нь энэ гурвын брэнд юм шиг байна. За бич гэхдээ өөр. Гэтэ сая нөгөө Rico Owens Balenciaga хоёрыг холсон чи дундааснаас амар сони юм гарч ирж төсөөлөхөд тийм. Crazy. За хэдүүлээ тэгвэл спорт хийхдээ яаж гоё харагдахыг үзүүлцгээе. За тэгээд let's go. За бид дөрөв зайсангийн Skywing мall дотор BTF RDY гэдэг шинэ дэлгүүрт нь ирсэн байна. BTF нэлээд олон брэндүүдийг ингээд нэг доор нийлүүлсэн тийм бүцэг маягийн юм байна. Тэгээд хэдүүлээ лука бүрдүүлэхэд ингээд олон брэндүүдээс бас юм авч болно. Гэтэ чаленж нь мэдээж Adidas-ыг тоцдох байгаа. Original. Тэгээд нэг сюрприз байна. За Лука ямар сюрприз 10 минут тэгээд болчихж байгаа шүү заяа. 10 минутанд амжихгүй бол тэгээд Окей. Энэ тоглоорой. за цаг 10 минут гайгүй хугацаа үстэй. 10 минут гайгүй юм шиг. Гайгүй үстэй тий. 7 гэх үг шиг. Гайгүй биш асуумаар гэдэг. Гайгүй. За 1 2 3 За би теннис нэг теннисний юбкийг амар гоё загварчлахыг хичээнэ. Тэгээд өмнө нь ерөөс теннис тоглож үзэж байгааг болохоор теннисний хувцлалтууд ямар байх ёстой мөстойг бас сайн мэдэхгүй байна. Ямар ч лээсэн арай жоохон энд угаасаа нэг спортын хувцснууд бас байгаа болохоор нийлүүлээд тиймэрхүү юм гаргачих гэж бодож байна. За тэгэхээр ер нь тэгээд айгүй эвтэйхэн хувцас өмсөх шаардлагатай болж ирж байгаа. Би болохоор түрүү энийг хараад энийг өмсчихдээ гэж бодсон. Энэ цэвэрхэн өнгө надад тохирох байх гэж бодож байна. Тэгээд доогор нь энэ өмдийг оруулж ирвэл гоё байх. Тэгээд энэ хавцаа нэг гоё харагдаад байсан да. Яп. Ингээд дотор нь яг энэ нэг поло цамцын өмсөөд ингэж өмсөөд тэгээд бас эн чин хаврын улирал гадуураа бас ягтай ах хэрэгтэй юм шиг санагдчих байна. За ингээд нэг ийм лук үрдүүлээ гэж бодлоо. Тэгээ би дэвтэйхэн өнгөнүүдийн хувьд гоё. Тэгээд тэр байна. Дараа харцгаая. За бүгдээрээ одоо йоганд зориулсан лук бүртүүлцгээе. Гэтэ энэ брэндүүдээс эрэгтэй хувцас гоё тийм. За йог гэхэр чинь надад бол нэг юм хослол. Тийм зузаан биш нэлээд хүлрэх учраас тэгээ дээрээс нь сонголт их хийдэг учраас хослол байвал зүгээр байна. За энэгээр бол нэлээд юм овартай хувцснууд байгаа юм байна. Гэтэ ямар гоё хүрдэг вэ? Ямар гоё хүрдэг вэ? Би мөнгөнд амар дуртай байхгүй. Ингээд энэ став юм шиг. За энэ юм сет оллоо. Энэ юу нэг дэжгүй юм шүү дээ. Тийм аюугаа юм стретч. Материал нь ч гэсэн юм сундаг материалтай байна. Nice. Ийм гоё ханцуутай. За энийг бол би ер нь стайлинг хийж чадах юм шиг байна. Тэгээд бүгдээрээ туутахгүй харцгаая. Энэ нөгөө миний өглөө яриадсан славчуудын өмсдөг хослол байна. Энийг дээгүүр нь өмсөөд доор нь юм джинс тасал хийж байгаа тий. Тэгэхээр нэг арай өөр юм оруулж ирмээр байгаа хгүй. За яг хоо джинс юм сул эвтэйхэн джинстэй дээгүүр нь энтэй тэгснэ шиптэй ч юм уу. Тэгэхээр аим хитрхи симпл юм болоо. За юу ч гэсэн аваад очоод өмсөд үзье. Эсвэл юбг харагдсан те юбгтэй байж болох юм.
За юу ч гэсэн футбол кавчи хэрэг болж магадгүй. Дотор нь ямар хөрхиё. Тулаа шүү дээ. Нүпа гэдэг шиг. За энэ хоёр өөр юу вэ? Энэ нэг юм шинэ лайн юм шиг байна те. Adidas Original-ийн нэг шинэ лайн юм байна. За. Энд Levi's-ийн гой бандана шүү дээ. Энийг оруулаад зохиолоо. Юу ч авчи те. Өөр нэг юм дотоороо шорттой юпг харагдаад таахгүй юу? Хайж тийм бол цэрэн долгорогоо сонирхоодсан. Өөрөөс нь очиж дээрэмд тийм үү? За фитингээ хийцгээе. За бид хэд дэлгүүрээсээ хувцас бүрдүүлчихэд замдаа бас яаж зүгээр авах уу гэд жоохон би чилээ гаргах гад скваш тоглох гээд ирсэн байна. Тэгээд энэ хэд амар passionately тэмцэлтэй дээ. Тэгээд би шаргуу юм болохоор ингэсгээд нэг хөлөрхөө өнгөрчий те. Би яг өнөөдөр хүнд мейкаптайгаа болохоор хөлөрөхгүй гэж байгаа болохоос бүр таг эвсэлгүй спорт хийдгүү хүн бол биш. Тэгээд юу хийж чаддгаа бас жижигэн трикер үзүүлье. За өнөөдөр бид хэд атлетик тэ спортод зориулсан эвтэйхэн хувцсыг хэрхэн гоё стайлинг хийх вэ гэдэг чаленжтай байсан. За тэгээд миний лук болохоор бүх юм шпинаас маань эхэлсэн байгаа. Тэгээд тэрнээс харж агаад хамгийн зохих одоо энэ классик яг Adidas-ийн жакетыг сонгосон байгаа. Тэгээд гол нь голчлох юм болохоор энэ том цэцэг маань мэдээж. Тэгээд хэдэн сувдан чимэл орж ирсэн. Дээрээс нь би Америк плаш төрөхсөн нь одоо яг тасглаа хийчээд хөлрөөд те амар улаацсан байгаа байхгүй юу? За өнөөдрийн лук болохоор ер нь те бидээ эвтэйхэн те уусаа жим спортоор хичээллэх болохоор бидээ эвтэйхэн байх хэвээр. Давхар ингээд хүмүүс ч яг тиймээс ч юу гэж утсан ингээд жимддэг ч гэсэн тэгээд гоё ганган байх хэвээр. Ёстой ч зүгээр энэ ганган байвал илүү гоё штэ өөртөө ч гэсэн гоё мэдрэмжийг авна. Тэгээ миний бүрдүүлсэн лук болохоор чөлөөтэй тэгсэн ирнэ өнгөний хувьд айгүй юм warm тийм өнгөтэйгаа тэгээ давхар би ингээд илүү stylish байх юм болоо гэж удаа тийм аксессуаруудыг голцоо оруулж өгсөн. Тэгээд банданагаас солисон юм байна. Тэгээ бас энэ тийм давхар дотор нь юм шорт өмсөөд яг иймэрхүү байдлаар яаж одоо creative, stylish байдаг одоо gym түн одоо гоё ганган байдгийг одоо харуулах зорилгоор л иймэрхүү лук бүрдүүлсэн байна. За өнөөдөр болохоор ер нь бол йога гэдэг охины одоо лук бүрдүүлсэн байгаа. Тэгээд Adidas-ийн гоё хөхөнгийн хар хөхөнгийн сет авсан. Яг тэгэхээр йог бол айгүйх нөгөө сонголт хийдэг. Тэгэхээр айгүй тийм сонголт хийхэд эвтэйхэн дээрэс нь нөгөө биеийг айгүй гоё галбиртай харагдуулдаг юм сет сонгосон байгаа. Тэгээ мэдээж урлагийн хүн гэдэг утгаараа дээр нь айгүй гоё юм бас юм сэсгэр ийм топор одоо жактер чимлээ. Тэгээд бас ийм мөнгөлөг ийм аксесуарууд зүүсэн байгаа. Ер нь бол санаанд гэх юм бол одоо йогт очивол энэ дээдлээ талил, бүгшнүүдэд талил, йог хийхдээ бол бүрэн бэлэн төплөө талил. Тэгээ ер нь бол эмхтэлэг, гэхдээ бас спортлог. Тэгээ яг хийж буй спорттой бас юм нийцгээр лук бүрдүүлсэн. Жоох юм сайси спорт girl.
За би өнөөдөр болохоор ер нь одоо манай үзэгчид бүгдээрээ мэддэг болсон байх. Би ер нь айгу минимал тийм олон юм биш цөөхөн одоо пис үттэй гэх юм уу та тийм төрлийн хувцлалтыг ер нь үргэлж сонгодог. Үсэн дээр ч тэр мейкапн дээр ч тэр ер нь жоохон цэвэрхэн минималист юм дуртай. Тэрэнгээрээ бас явлаа. Ерөнхийдөө өнөөдөр squash энэ тоглоно гэжсэн болохоор илүү бие дэвтэйхэн тэгээд олон тийм санжгансан юмгүй тийм л юм ямарчсан бүрдүүлсэн байгаа. Яг ерөнхийдөө бүх дугаарууд дээр яг өөрийнхөө байгаа. За надаа болохоор Charging Baby-гийн лук амар сонирхолтой харагдсан. Нэлээд олон юм сонин леерүүд явж илээ. Тэгээд дотор нь шорт ч явж байгаа шиг. Тэгснээ 2-3 давхарт багы томцтой байсан уу. Тэгээд маш кул стилтэй хүн байлээ. За миний хувьд болохоор би өөрөө бас юм ногоон өнгөн дуртай. Тэгээд яг энэ сүйдний хувьд надад энэ өнгө илүү гоё зогсон. Тэгтэл надад цэгүүгийн лук айгу таалагдсан. Яа тэгэхээр айгу минимал тэгсэн мөртлөө хүндээ айгу гоё тийм зогцсон харагдсан. Надад яг Fringe намуунагийн лук айгу гоё санагдсан. Тэр нөгөө нэг detail яг ийм сарнаатай юм цэцэгтэй байгаа байдал нээр ийм тийм экстра тэгсэр нээр stylish тэг гоё саарнагдсан. Цекугийн яг тэр нөгөө юбг айгу гоё юм бэлээ. Амар ингээд нөгөө давхарлагдсан. Тэр нь тэгээд яг өөрийнх нь бие дээр айгу гоё зөгчсөн санагдсан. За хэдүүлээ энэ дугаарынхаа tiny tip болонгаар хувцас угаах талаар ярилцъя. Бид нэр одоо цаг агаарын нөхцлөөс хүйтэн халуунаас болоод монголчууд ялангуяа айгүй хар өнгөтэй хувцас өмсдөг. Дээрээс нь ихэнх хувцснууд бүгдээрээ будганд оруулчихсан ч юм уу. Жишээ нь джинсийг бас нэг өөрөөр угаана гэх мэтчлэн зөв угааснараа та хувцсныхаа эдлэгийг маш уртасгах. Одоо нэг джинс авчих юм бол тэрийг олон жил өмсөх юм бол дахиад өөр джинс авах шаардлагагүй гэх мэтчлэн байгаль дээлтэй ийм зүйлүүдийг бас хийх боломжтой байдаг. Тийм болохоор хэдүүлээ хувцсны яарлагын дээр байдаг яг тэр угаах тэмдэглэгээнүүдийн талаар мэдэж авцгаая. За бүгдээрээ яарлагаа харах юм бол үндсэн ерөнхийдөө 5 тэмдэглэгээ байгаа. Тэр нь одоо ямар градустай усан дугаах, эндүүтэх үү, цайруулах уу гэх мэтчлэн зүйлсүүдийг бид нарт аягүй тодорхойгоор хэлж өгдөг гэсэн үг. Тэгэхээр дэлхийн нийтэд энэ нь яг ижилхэн тэмдэглэгээр явдаг учраас хэдүүлээ заавал тэрийг орчуулаад эсвэл хараад ойлгохгүй гэх зүйл ерөөсөй байхгүй маш энгийн. За одоо энэ дээр гарч байгаа хамгийн ихэнд байдаг энэ тэмдэглэгээ болвол мэдээж одоо энэ градустай усанд угаана гэснийг тэмдэглэдэг. Тэгэхээр хэдүүлээ угаалгын машинд хийгээд хүйтэн усан дугаах уу, халуун усан дугаах уу гэдгийг энэ тэмдэглэгийг хараад мэдчихнэ. Ихэнх хар өнгөтэй хувцсыг хэдүүлээ хүйтэн усан дугааж агаарай. За харин энэ тэмдэглэгээ болвол цайруулагчтай вок ч юм уу угаалгын бодис эсвэл ямар нэг холоор агуулсан угаалгын бодисоор угааж болох уу үгүй юу гэдгийг биднэрт хэлж өгдөг. Гурвалжин тэмдэг дангаараа байх юм бол мэдээж болно, X-тэй байх юм бол болохгүй гэсэн үг. За харин энэ тэмдэг нь бид нар хувцас угаачаад яаж хатаах уу гэдэг талаар бид нарт зааж өгдөг. Хэдүүлээ хувцснуудаа угаачаад агшаачих ч юм уу эсвэл айгу сунаачдаг тийм тохиолдлууд байдаг. Энэ нь бол яг хатаалттай холбоотой байдаг. Хэрвээ зүгээр дөрвөлжин тэмдэглэгээ байх юм бол байгальд өөр нь зүгээр л хатаа гэсэн үг. Дөрвөлжин дотор бөөрөнхий байх юм бол бид нар угаалгын машины хатаагчинд эргүүлж хатааж болно гэсэн үг. Дотор нь бас цэгийн тэмдэглэгээ байгаа. Цэг нь ихээсээ баг руу 1 2 3 гэсэн тэмдэглэгээ байгаа. Энэ нь ямар градуст хатааж болох вэ гэдгийг бид нарт бас зааж өгдөг байгаа. За харин энэ тэмдэглэгээ бас бүх яарлагын дээр байгаа. Энэ бол эндүүдэж болно эсвэл болохгүй гэдгийг л зааж өгдөг. За харин энэ тэмдэглэгээ үргэлж хамгийн сүүлд нь бас хамгийн чухал зүйлийг биднэрт хэлж өгдөг. Хэрвээ зүгээр бөөрөнхий байх юм бол чи заавал хуурай хийм цэвэрлэгэнд энэ хувцсыг өгөх ёстой. Хэрвээ X тэмдэг дээр нь байх юм бол зүгээр гэртээ угаалгын машиндаа эсвэл гараараа угааж болно гэсэн үг. За бид таасан дээр эргээрсэн байна. Тадаа. Амир хөлөрсөн үү? Тэггүй юу? Гайгүй хөлөрсөн шүү. Би амар улаасан. Бүр мэдгэж шүү дээ. Ингэж Яг энэ нөгөө нэг стайлинг хийсэн хувцастайгаа ингээд хөдөлгөөн хийсэн чинь ямар исэн сая. амар тухтай байсан. Гоё тий. Энэ шил байхгүй. Шил уусах байхгүй. Тий. Гоё юм байна. Хоёрын лукийн талаар сонсъё л доо. Ямар сонин содон шидлүүд вэ? Фулт дахиад өнгөрөө айхаас. Өнөөдөр чинь л. За Би чинь бол йогч охин.
Тэгээд энийгээ тэгээд хөл нүцгэн болоод гэхдээ нөгөө шууд ингээд дуунаасаа хаачихсан. Йогныхаа дараа нэг ажилтай очиж энэтэйгээ перформанс гиг хийнэ. Бас урлагийн хүн юм чинь ингээд бас нэг юм хэсгэр маруулаа бүгчэн дуртай бүгчээ үзөөчлээ. Ийм мөнгөлөг аксессуар зөөсөн. Тэгэл албаар жоохон сайсан болох гээд өсгөд готлоо юмсан байна. Тэгээ мэдээж бас нэг бодит амьдрал дээр өсгөд готлоо яг хэдэг юм биш үү аа. Гэтэ дуршиж үзнэ гэсэн. Why not те. За чоочон baby. За миний хувьд бол миний өдөр тутамд ер нь бол өмсдөг хувцсууд ер нь би ер нь дандаа юм чөлөөтэй тэгэл юм cozy mozy тэгсэн ирнэ. Adidas ер нь бол миний хувцсны шүүгэнд бол байдаг. Гэхдээ бүр байнгын бас яг өмсгөн. Зүгээр хотоо хувцас би амар өмсгөж зорддог. Тэгээд давхар ингээл нөгөө аксессуарууд тэгэл оруулж ирээл бандана гэж ер нь тод өнгүүдтэй айгу дуртай. Тэгээд өөртөө тухтай хувцас өмссөн. Тэгээд гоё нэг юм монотон байгаа амар гоё. Энэ 306-ныхын цэнхэрнэндээ те ингээд нэг юм гэсэн. Тэгэл юм цэнхэр оруулахтай юм. Тэгээд чи бас ингээд улаан юмнуудтай те. Ингээд Яс ингээд тэр шагааны аксессуар бас. Эцнүү боксинг тийм шорт те. Тийм юм. Тийм үү би энэ Аладдины говц гэж одоод үзсэн. Бодлоо юу? Мотай. Тэгэл нөгөө өнгнүүдээ харж байгаа л ингээл за контрасттэй гоё болж амар гоё. Тэгээд ингээд пам өнгнүүдээ тэгж өрөөл. Тэгээд давхар энэ аксессуарууд нь бол бүр заавал матч хийж байгаа. Тэгээд энэ энийг жинхэнэ layering гэдэг юм да. Өнөөдөр яг нөгөө нэг хэдүүлээ эхлэхэд ярьжсэн те ийм тухтай хувцсыг яаж аксессуараар амар зэрлэг харагдуулах нь. Тэр бол яг энд яг болоод ирсэн юм шүү дээ. Баян season 3-ийн ерөнхий спонсор BTF 30 гаруй дэлхийн алдартай брэндүүдийг Монгод албан ёсны эрхээр оруулж ирдэг. Тэгээд дараагийн 7 хоног хүртэл Adidas-аас 10-аас 20% хямдралтай бидний өмсөн хувцснуудыг аваарай. Мөн Pay on application бид нартай хамтарч ажиллаж байгаа. Pay on application дээр buy on гэсэн цэс байгаа. Энэхүү цэсэн дээр та бүхэн өссөн бүтээгдэхүүнээ урьдчилгаагүйгээр аваад 1-6% эргэн төлөөрэй. За тэгээд манай хоёр өнөөдөр нэг өдрийг маяглж өнгөрөх хэрэгсэн. Нэвтрүүлэх хэрэг байна. Надад бол гоё айл гэртэж байгаа юм шиг байна. Гоё байлаа. Ингээд юм сонгоол өсмөсөө өөрчлөл. Өсөл өгтүүд бид нарт багасаа яг ингэж л тоглодог штэ. Яг бага насандаа өссөн юм шиг байлаа. Бас урьж оролцуулсан баярлаа. Хэдүүлээ дэлгүүр дотор гэхдээ яг юу болсон бэ те? 10 минут гэсэн чи тэр аваарны бөө юм болоо. олж гэж байна. Олж авлаа. Жохон драматик байлаа. Чаачд хэрэг өнөөдөр. Би өөрөө маяглах айгуу дуртай хүн байхгүй. Тэгээд яг энэ одоо нэвтрүүлэгт орсон та бүр айгуу яг байх ёстой газар байгаа ч юм шиг яг тиймэрхүү өдөр. Тэгээд өөрөө дундаараа ингээ хувцсанараа сонгоод ингээ давхар ингээд тэг ингээд гоё харагдчихээн. Ингээд гоё зүйлүүдийг мэдрэл айгуу юм creative юм дуртай хүн л дээ. Тэгэхээр ер нь бол энэ надад бол амар coffee space байла. Тэгэхээр бас урьж оролцуулсан. Тэгээд хоёрт болон яг централ хэлбэцэд бол маш их баярлаа. Бид хоёрын сүнс тэжиглээ. Айгуутай хэсэгтэй айгуу гайг болчихсон. Дуртай юм аа гэхээр уусаа тий гоё ямар ч тийм юм. Нэг терапи маркийн хэдүүлээ гоё ярилцаж марилцсан тий. Манай тэгчд ер нь тэгдэхтэй нэг ирээд нэг ажил хийж байгаа юм шиг биш. Ирээд зүгээр ингээ гацсунж байгаа явсан жаа. Тэр нь гоё шүү дээ тий. Гоё орж ямар нэвтрүүлэг байна гэсэн. Хайдаг бас болмоор ингэж. Хоёр ер нь дуусмаар байна гэсэн юм. Хоёр байхгүй. Хоёулаа үтээч дээ. Дараад логийн дуусаад ирсэн чинь нөгөө юм гарсан шүү. Ажилгүй болгосон. Тийм амар та. Тэс гоё юм байна. гоё хөгжилтэй. Гоё ялаа. Дөрүлгийн chemistry бас айгуу гоё өдөржингөө юм гоё лээ тий. Vibes Гоё шинэ хэмжээтэй боллоо. Тий. Манай бас уран бүтээл гаргана. Тий. Хөдөлсөн тийм. Уран бүтээлээ гаргаж чинь гэж шүү дээ. Айгүй болоо уран бүтээл. За одоо squash явж тоглох уу? Squash явахтай гэдэг хуцаа бас өөрчилчихэд явах. Хоёулаа юм яах чаа. Тэгээд шууд нэг клипэнд орох уу? За 92 доо баярлаа. Тэгээд хэдүүлээ дараагийн 7 хоног илүү маягтай, илүү галзуу, илүү өнгөлөг уулзцаа.